За сайн бацхан манайхаа. Өмнөх бичлэг дээр гой сэтгэлдлүүд үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хаанаас нь манханыг олж унших вэ гэсэн комментууд их байсан. Дууд өрсний өндөр чанартай монгол хэл дээр манхва болон мангаг унших боломжтой Comiga гээд амар гоё платформ цаан чи ирчээ аваад байгаа юм байлаа шүү. Description хэсэг дээр линкийг нь тавьчих. Тэгээд Quizism сурлагаа part 2 руу орцгоё. Өмнөх анги дээр Ким Соён шар үстэй тараад сабквест гарч ирснээр дууссан байгаа. Шар үстэй хоёулаа дараа тулдъя. Хоёулаа энд тулдаад хэн ч ялсан бай. Тэрийг гэрчлэх хүн байхгүй. Дээрээс нь баруун болон зүүн Гамбукийн энэ шийдвэрлэх тулааныг зүгээр нэг гудамжинд болоосоо гэж хүсэхгүй л байгаа үстэй. Эсвэл надад ялагдана гэж айгаад за амаа тат. Тэгээд хизээ тулдах юм. Цаг нь ирэхээр би чамтай холбогдноо. Тэгвэл би явлаа. Тэгээд манайх хоёр тийшээ салж байна уу гэсэн чинь Ким Соён ардаас нь гиндүүлж дайрахыг оролддог. Гэсэн чинь манай хүний өшөглөлтөөс буудаа зогсохгүй ганц хоёр өшөглөөд л ялцдаг. Та даалгаварт бүтлгүйтлээ. Гэхдээ нуугдсан нөхцөл идэвхжиж та Diamond Card авлаа. За тэгээд Ким Соён сургууль дээрээ шивэстэй урд сэрдэг. Манай хүн ер нь ялагдсандаа жоохон сэтгэл дундуур байх бөгөөд эс зэрэглэлийн хүчийг дутуу үнэлснээ хүлээн зөвшөөрнө. Чи үүнээс ч дор нөхцөл байдалд орж болох байсан. Гэхдээ чи азтай байлаа. Хажуу энд юу хийж байгаа юм бол? Надад санаа зовсон байна гэж байх уу? Ажиглах. Гээд хажууны статусыг харж үзэхэд шар үстээс дутгааргүй хүчтэй байсан байж таардаг. Тэгээд манай хүн ийм хүчтэй хүн багт нь хэлсээ зогсохгүй над шиг хүнд яагаад туслаад байгаа юм бол гэж асуусан чинь зүгээр л чам шиг хүнтэй өмнө таарч байгаагүй болохоор л тэр бити буруугаар ойлгоорой гэд яваад өгдөг. Соён тэгээд шивэстэй гаргаж байгаад авсан Diamond Card-а задлж үзтэл Copy Cloud буюу хуулбарлагч үйл гэсэн чадвар гарч ирнэ. Тавтай морил ахлахаа. Ким Соён та хоёр тэгээд юу болов? Чи юу асуугаад байгаа юм бэ? Хэрэв би түүнд ялагдсан бол энд ингээд зогсож байна гэж юу? Тэр миний бодож байснаас сул дорой юм байна лээ. Тиймээс баруун Гамбук эзлэхэд асуудалгүй. Энэ ажлыг би чамд даатгалаа шүү. Харин Ко хажуун та хэдэд асуудал удаж магадгүй. Тиймээс тавчэксдэг тулаанчийг аваад яв. Үзэгдэл солигдоход Ким Соёны дүүн гэртэн найзууд нэрх учраас саад бололгүй өрөөндөө байж байхыг ахаасаа гуйдаг. За Соёны дүүг одооноос Даян гэж дуудаа авчих шүү. Хариуд нь манай хүн нааш цаашаа төрсигтэй явна гэж баахан өдөж байгаад өрөөндөө орно. Тэгээд манай хүн шин картаа идэвхжүүлж үзэхэд нэг сонин үйл шиг юм гараад ирдэг. Йоо ямар удтiin бэ? Өсөж өглөө штт. Хоолоо захиалаа жоохон удчихлаа. Уучлаарай. Сонио аншлаад байвал тэр TikTok шиг юм чи хийхгүй шүү. За. Нэрэ гэрчи хүн байхгүй биз дээ. Манай ах байгаа. Өө нөгөө Ким Соён уу? Амаа тата ичмээр юм. Өршөөгөөрэй. Гэхдээ чи хин үгүй чи ер нь юу юм бэ? Анхааруулга. Хэрвээ Copy Cloud модыг идэвхжүүлвэл эргэн тойронд байгаа обжектыг автоматар хуулбарл. Copy модыг идэвхжүүл. Өө яга. Манай хоёр найз тантай зураг даруулъя гинэ. Oh shit. Тэгсэн нөгөө үйл шиг юм чин Даяоныг хуулбарлаж байна гэснээ ороогоод авдаг. Амжилттай хуулбарлаж дуусчаад алга болох бөгөөд манай хүнч дүүгээ зүгээр эсхийг нь асууна. Даяон ч өөрийг нь нэг юм ороогоод авах шиг санагдсан гэснээ манайх сүнстэй юм болооч гэж байх шиг. Ер нь систем гэж тайлбарснаас сүнс гэвэл арай итгэх бах те. За ямар ч гэсэн манай хүн азар баригддаггүй. Тэгээд хуулбарыг гаргаж ирэхэд царайнч дээр аашинч дээр яг дүүн байдаг. За үзэгчтэй илүү ойлгомжтой болохын тулд эдгээр газруудыг зүгээр баруун зүүн өмнөд болон хойд Гамбук гэж нэрлээ явчих. Тэр нь амар юм байлээ. Маргааш нь Ким Соён энэ тэнэг картыг юунд ашиглах талаар бодоод сууж байсан чинь шивэс дээрээ зүүн Гамбукаас бүлэг хүмүүс ирж байгаа мэдээг дуулгадаг. Ирж байгаа тулаанчдын мэдээлэлээс үзэхэд ямар нэгэн зүйл хийхгүй бол энэ янзаараа баруун Гамбук эзлэгдэх аюултайг сануулдаг. Би тэр бүдүүн гарыг арай гэж ялсан штэ. Яаж түүнээс хүчтэй хүмүүсийг хөөш чи тамхи татдаггүй үстэ. Энд юу хийж байгаа юм? Хажуунаа чамаас гуйх зүйл байна. Үгүй ээ. Үгүй би юу ч хэлээгүй штэ. Байцаарай. Нэг санаа төрлөө. Зохиолж байгаад баярлалаа хажуунаа. Эсвэл би чамайг хажууны хуулбараа гэж дуудах уу? За манай хүн хажууныг нөгөө чадвараараа хуулбарлаад өөрийн скиллүүдийг сайжруулахад ашигладаг. Ингэж эцэст нь Соёны тулааны картууд FSB зэрэглэл хүрнэ.
Хичээлээ тараад явж байсан чинь бүлэглэлийнх нь нэг гар ирээд манай сургуулийн охтыг зүүн гамбукийн гаруудаа барьцаасан талаар мэдээлдэг. Манай хэд тэгээд замдаа гарахад цагаа олсон бүдүүн гар шаврын хаалт болно. Тэгээд нөгөө хоёрыг төрүүлж очиод аргалж байгаарэ гээд ганцаараа үлдэнэ. Сооха. Чамд K-pop байх хэмжээний потенциал байгаа. Яагаад манай бүлгэм дэлсэж болохгүй гэж? Яг одоо бол навчнуудаа. Чи юм уу өхмөр энэ зөлөг минь? Соёны гэртэл жоохон л тогтоочихвол. Тэр чинь соёнда 3 өдөр 3 шөнө тулдаг. Чөтгөр хожоод халцгаа мөн үү? Манай хүн ч нэрээ ажиллаа сайн их юм аа. За тэгээд яг баларх гэж байталаа Ким Соён хэлнэ. За энэхүү ялалт байгууллага манай гурав явах гэж байсан чинь Даюны найз Ким Соёноос дугаарыг нь өгөхийг гуйдаг. Манай залууч нээхэн бодолгүй дугаараа өгчөөд хөдлөх гэтэл нөгөө зодуулсан гар нэмэлт хүч удахгүй ирнэ гэж авдаг. Тэгсэн нөгөө нэмэлт хүч шиг эмийг нь хажуу аль хэдийн зохицуулчихсан баавартай сууж байх нь тэрэ. Яа эцэст нэг юм гэртээ ирлээ. Энэ янзаараа ялаад яваад байвал нэг л өдөр шар устыг дийлэх байх. Гэтэ тэдний бүлгэм их олоолаа явдаг. Бөөнөрөө дайраад ирвэл хүн хүчний асуудал гарах байх. Гээд манай хүн аль өмнөх партээр эхлүүлсэн баг бүрдүүлэх даалгавраа биелүүлэхээр шийднэ. Даалгавар биеллээ. Ийм дөрвөн гишүүнтэйгээр энэхүү баг нь бүрдэж шагналаа авдаг. Энэ одоо үйлч явж байгаа шиг тий. За тэгээд авсан картынхаа чадварыг үзтэл багийн гишүүдийнхаа статусыг нэмж скил өгч болдог дайггүй карт гарч ирнэ. Маргаашинж болж манай гангструуд ахлахтаа баяр хүргээд магтаад байдаг. Яагаад ингэж байна гэсэн чинь 13 жигсдэг өнөөх гарыг чи ялснараа газар нутгаа тэлсэн юм санджээ. Ахлаа. Яасан? Та одоо баруун гамбуг дахь өөрийн хүчийг баттгавал яаж байна? Багтаа шинэ гишүүн элсүүлж үү? Яах байж болох юм. Гэхдээ миний санал болгож байгаагаар та саяхан тэлсэн газар нутгийнхаа 3 ахлах сургуулаар эргэж хинэн боссоо гэдгийг сануулсан дээр байхаа. Гүй хар ядаргаа. Та саяны дурдсан 3 сургуулаар явбал багийн гишүүдийнхаа чадварыг нэмэгдүүлэх боломжтой ногоон карт авах болно. Болж штэ. Яг одоо явъя. За альнаас нь эхлэх вэ? Сайн байна уу? Чи нөгөө хөхтэй шүү дээ. Энд юу хийж байгаа? Харин Даюнтай сургуулийн дараа нэг юм хийх гээл. За та тэгвэл нэг их битээ орой тарай за. Нөгөө та яагаад миний чатад хариу өгөөгүй юм? Та ч муу залуу болж яхалхаа. За би хариу бичнэ. Баяртай. За тэгээд болохгүйд нь сургаал өгөөд болж байгаа нэгэнд нь өршөөл үзүүлж явсараа даалгавраа биелүүлнэ. Авсан ногоон картуудаа үзвэл хурд, хүч, төсвөр нэмэгдүүлэх картаас гадна рандомоор сонгогддог тулааны урлагийн карт хүртэл байдаг. Манай хүн багийн гишүүдийнхаа байр байдлыг харж байгаад халцгаад бүх картаа ашиглахаар шийднэ. Ким Соён тэгээд шивэстээс хойд гамбукийн толгойлогчийн талаар сонирхон асуухад асарын хүчтэй гэдгээс нөөр мэдээлэл олдоогүй талаар дуулгадаг. За тэгвэл би явж хичээлдээ суулаа. Ойлголоо ахлахаа. Эзэлж авсан газар нутгийн асуудал шийдэгдсэн. Мөн Ким Соён үргэлжлүүлэн газар нутгаа уламд хэлэх байх. Гэхдээ түүний гадуур завгүй байх хооронд бүлэглэлийн дотоод ажлыг зохицуулаад явах нягтны байх хүн хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүн л дажгүй тохирондоо. Тийм. Аашмууд. За тэгээд шивэст усан сангийн парти зохиох санаа дэвшүүлдэг. Мэдээж аашмууд чихэндээ дургу байсан хэдий ч найзууд нь гуйсаар байгаад хамт явхаар болно. Тал талаас товлсон газартаа уулзцах бөгөөд хажин хүртэл ирсэн байдаг. Даанч манай хэдийн захиалж байгаа тансаг resort нь хойд гамбукийн эзэмшил байсныг хэн ч мэдээгүй юм. Энэ тэр би гэж үү? Үнэхээр resort ч өөр юм аа. Нэр чи хажууныг харсан уу? Харсан. Тэр үнэхээр халуухан биетэй юм байлээ. Уг нь зан характер нь ч гайгүй байсан бол үерхэхгүй юу? Чи ямар уддیں۔ Чи юу өмсөж вэ? Аашмуута. Та хоёр бикини өмснө гэж ярьсан биз дээ. Чи групп чатаа уншаагүй юм уу? Та мо хоёр
За тэгээд орой идэхээ идчихэд уйдаад сууж байтал шивээс шийтгэлтэй тоглоомын санаа дэвшүүлдэг. Тоглоом моглоомч гэх шиг намайг хөгжиж чадахгүй бол би унтлаа шүү. 5 minutes later. Миний ээлж байсан биз дээ. Тэгэхэр чи ялагдсан. Үгүй ээ. Би дөрмийн дагуул тоглосон. Битээ худлаа яриад чи алив наашаар хөмсгөө хусуул. Болохгүй нэ. Юу гэж бодож байна? Тгий. Нэгэн тал та хоёр тэнцсэн юм чинь дахиад нэг тоглоом байна. Та хоёр гараасаа хөдөлцөөд энэ шкафын дотор хэн нь удаан байхаа үзнэ. Хэрвээ бууж өгөөдөө төрүүлж гарч ирвэл тэр хүн хөмсгөө хусуулна. Болж байна уу? Манай хэдэж хор шарыг нь малтаж байгаад тоглуулахар болно. Энэ үеэр халцгаа хойд гамбукийн хідэн гаруудтай таардаг. Гудамжинд манай хүнийг бүчиж аваад яг зодохно. Энд чинь нөгөө амар зодтолдог гэдээсэн гар мөн үү? Иви найж байгааг нь харал та. Алив зам тавиад энэ нөхөрт гаргаж явах цаг зав алга. Юу вэ? Миний гар өөрөө хөдлөх шиг л санагдлаа. Тэр худлаа сул дороо юм шиг жүжиглж байж бэлэн байгаарэ. Яасан? Айчсан уу? I was meant to play the game, this life to entertain. I'm popping bottles from never stopping through fucking pain. Systems and models, it's possible if you face. Just like a novel, find catalyst for your growth and change. And I don't think. За ямар ч байсан манай хүн ялнаа. Хөөе. Яасан? Гарч яагаад амар хөлөрөөд байгаа юм бэ? Бас чи бүр усуу болгоно болчих. Гараа ядаж тавьчих л да. Үгүй ээ, дүрм л бол дүрм. Яа, чи зүгээр төрүүлж гараад буугаад өгчөөч. Яахаараа би бууж өгсдөө гэж. Би хөмсгөө хусуулмаагүй л байна шүү дээ. Байцаарай. Чи сайнгүй харагдаж байх чинь. Тэр үед аашмууд өмнө нь дээрлэхүүлдэг байснаа дурдах бөгөөд нэг өдөр нөгөөдөл нь харахууд авчи өрөөнд төгжиж хайснаар им травматай болсон юм байлээ л дээ. Тэгээд л саянаас хойш хөлрөөд байсныг манай хүн ойлгоод гарах гэтэл гаднаас нь төгжчихжээ. Хөөе, хаалгаанэ. Тоглоомч одоо хитэрч байна. Аашмата жоохон л тисчих. Тэгээд хоёулаа ямар ч гэсэн шкафнаас гарах бөгөөд аашмат хариуд нь шийтгэлийн дараа хөмсөг зурж өгнө гэдгээ амладаг. За тэгээд цаанд шивээс халцгаа айлын гаруудыг буулгаж авсан талаар ярьж байхад наанан чогтууд аашматаас уучлалт гуйгаад уучраа олцгоодог. Энэ үеэр хажуун хойд гамбукийн толгойлогчтой юм яриад байж байдаг. Ким Сон-ын үдшилэг дуусаад гэртээ ирсэн байх бөгөөд шин карта шимтэн ширтэж байдаг. Оо, миний хоёроо юу? Зугаалга нь хэр байв та? Тэжгүй. Гэхдээ би хүнтэй зодтолсон. Юу? Яг л аваад төрсөн юм шиг чадвар байсан. Та үнэхээр зүгээр л офсын ажилтан байсан гэж ааваа. Надад үннийг хэллээ. Кужа минь. Үннийг хэлэхэд аав нь. Юу утгагүй юм яриа үүдэн зогсоод байгаа юм бэ? Очиж орой хоолоо идцгээе. Яа, чимээр юм аа. Яах гэж шийтгэлдэ тоглов. Гэсэн чинь аашмуудаа соёныг дагуулж яваад хөмсөг зурж өгнө гэсэн амлалтаа биелүүлэхээр ирсэн байдаг. Ахлаа, бид нэр таны төлөө бүгдээрээ хөмсгөө хусчихсан. Баруун гамбукийн уулзалт эхэлж шивээс жахлахаасаа одоо хаашаа газар нутгаад хэлэх талаар асууна. Яг тэр үед сайн систем санаагаараа гихчээр 3 гамбукийн аль нэг рүү дайр гэсэн сонгох даалгавар гарч ирдэг. Мэдээж хамгийн дайггүй шагналтайгаар нь хойд тал руу дайрахаар шийдэхэд үүнийг мэдсэн шар үст санаа хоёрын аман ангайна. Хойд гамбукийн хамгийн сул газар гэхэд арай л олон хүнтэй юм а тий. Тэгсэн чинь тэр авиг хариуцаж байгаа хүн нь хойд гамбукийн номер 39 байдаг. Уучлаарай, би эмэгтэй хүн зодддаг л дээ. Тэгэхээр зүгээр л буугаад өгчвөл би эмэгтэй биш. Out to the race, move fast. If you wanna get ahead, gotta get fast. When I get a head start, never wanna look back. So it's 5 a.m. on the Ravens back. Pass any play track. If you wanna be the best, gotta pace with the baddest, the fastest. Go savage, full package. Gotta turn into something new. I don't want the negativity. It won't get the best of me. I'll be on the course and see my dreams unfold in front of me. One life, one shot to give it all I got. I love it, I ain't gonna stop. Түүнийг багтаа илсүүл. Номер 39-ыг багтаа илсүүлэх гээд Ким Сон-ын сургууль дээр аваад ирсэн байдаг. Нөгөөх нь ч саналаас нь татгалзаад гарах гэж байсан чинь өчигдөр авсан харизм шиг чадварын ачаараа зөвшөөрүүлж чаддаг. За энэ дүрийн нэрийг Харуу гэдэг. Тэгэхээр нэрээр нь дуудаа явчих.
Гэхдээ л харуу өөрийг нь энд байгааг хойд Гамбукийнхан мэдүүлээ маш том асуудал үүснэ хэмээхэд манай залууч тиймэрхүү асуудлыг аль ч шийдчихсэн байлгүй л яах вэ? Ким Соён хойд Гамбукаар оролдож байдаг. Тэр хүн ямар аюултайг мэдтгүй л юм байх та. Алхаа яаралтай мэдээ. Ким Соён манай газар руу дайрч байна. Юу? Тэр чи одоо хойд Гамбукт байж байх ёстой үстэй. Тэр худлаа байсан юм шиг байна лээ алхаа. Хойд Гамбукийнхан яагачгүй байна лээ. Ямар ч тач хурдан тусламж явуулахгүй бол манай бизнесийн мэдээлэл алдагдлаа. Өмнөд Гамбукийн бизнесийн мэдээллийг олд. Яа, Соён хайчиж ба. Баруун Гамбукт элсэтгүүл байж. Тэгвэл өмнөд Гамбукт элсвэл яаж байна? Зодтолдох нь ийм уйдгартай зүйл байсан юм уу? Урам хугарчлаа. Тэгвэл би хөгжөөгөөд өгье л дөө. Энэ дотор юу байгаа болоод тэгж их хамгаалах гэж хичээдэг вүлээ? Хүний эмийг хүчээр авбал гимт хэрэг. Манай хэдэж өмнөдийн гангструудад ялагдаад палалаа гэж бодсон чинь хойд Гамбук руу дайрч авсан картын ачаар хүчээ сэлбэд авдаг. Санааг ирэхэд тэдний нууц бараатай цүнхийг нь аваад явчихсан байдаг. Тодорхойг нь үзэхэд баахан өвчин намдагч наалтууд байх бөгөөд халзгаа энэ бүтээгдэхүүн дэх фентанил гэгч бодисыг ашиглан хар тамхи гаргаж авдаг болохыг тайлбарладаг. Ийхүү санааг юу зарж мөнгө олоод байсныг нь Ким Соён ойлгосноор шагналаа авдаг. Далдуур санаа баруун Гамбукийг нийлж бүрмөсөн үгүй хийх талаар шар үсттэй ярьж байх бөгөөд оронд нь газар нутгийнхаа нэг хэсгийг өгөхөөр тохирдог. Өнөөдөр ч бас их урт өдөр байлаа шүү. Дахин сэргэлт картын ачаар л амь аврагдлаа. За тэр ч яах вэ? Хэний чадварыг сайжруулах вэ? Би багийн нэг гишүүн учраас өөрийгөө сайжруулж болно. Гэхдээ надад дажгүй картууд зөндөө байгаа. Хэрвээ харуу дээр хүч болон тэсвэрийн картыг ашиглавал хурдтай нь хосолж дийлдэшгүй болно. Халцгаад өгсөн картуудын ачаар тэр ойрд дажгүй байгаа. Түүний хүчийг дахиад нэмэх үү? Яамар ч юмтэй. За тэгээд байж байсан чинь бүлгийн гишүүн нь залгаад шар үст манай зүүн жигүүрлүү дайрч байгааг мэдээлдэг. Тэр хэсгийг одоо хэн хамгаалж байгааг асуухад шивээс тогтоон барьж байгаа дүр зураг харагддаг. Баруун Гамбукийн номер 4 шивэст. Наад цолчин чамд ахтаад байгаа юм шүү. Би сул дорой гэдгийг мэднэ. Багийнхандаа ачаа тэр болж байгаа ганц хүн бол би. Хэрэггүй амтан. Байна уу? Хинбэ? Яагаад чам чивэстэй утас байдаг вүлээ? Чи өөрөө л дайныг эхлүүлсэн шүү. Хариуд нь энэ нөхрийн хөлийг хуглах болно. Үгүй ээ бити. Утсаа тасалчих юм новш. Шивэстэй жоохон тисч. Багийн гишүүн шивэстийн итгэл үнэмшил нэмэгдснээр потенциалын төвшин дээдзэгтэй хүрлээ. Баяр хүргэе. Шивэст нөөц болцоогоо сэргээлээ. Тэнд юу болоод байна? Ганц муу мод барьчаа чи юм уу? Би хүчтэй болно. Дахиж хизээч багийнхандаа чирэгдэхгүй. Тэгээд л гүйцээ. Хүрээд ир новшнууд минь. Сэтгэл их хөдөллөө шивэстэй. Яарч байгаад асаагаараа мартчих. Цаа чар үстэй дууд. Тэгээд ирж миний тамхиг асаа гэж хэл. За энэ үргээд part 2-оо дуусгая. Тэгээд part 3-ыг хүсэж байвал лайк болон subscribe батнаа дараарай.